За эмэгтэйчүүдийн 50-с дээш насны эмэгтэйчүүдийн эрүүл мэнд гэсэн юуны хүрээнд би нүүрний талаар танилцуулсан байгаа. За өөрчлөлтүүдийн талаар би хэлжсэн тийм ээ. Хэдүүлээ ярилцаад ивэ тэгэхээр нүд аргах хам шинж, нүд хуураш хам шинж гэдэг ийм шинжүүд бас байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор хиймэл нулимас болон босод одоо цэржилтийн насны насны хүмүүсийн нүдний өөрчлөлттэй холбоотойгоор тусах нулимсны талаар нэлээд олон блог оруулсан учраас санаа бас тэрийг үтсэн байх гэж ингэж бодож байгаа. Тэгээд хамгийн чухал юм нь хараа муудаж байгаа хууддаг ялангуяа 40-с наснд ойрын хараа тийм юм унших юм ойрын хараа мууддаг. За тэгээд тэрнээс цаашлах юм бол холын хараа бас мууддаг тийм ээ. Тэгээд энийг хараа нь муудсан хүмүүс юу н ойлгох юм байна л та. Залуу ч юм уу хараа сайтай хүмүүс бол хараа муутай хүмүүсийн зовлон гэрөөс мэддэггүй юм байна. Манай аав чи нүдний шил зүүдэг гэсэн. Тэгээд ингээд нүдний шилгүүгээр ингээд одоо байж чаддггүй. Тэг бид бодохдоо ингээд ерөөсөө нэг тийм аавыгээ тийм харахгүй байх жоо хэцүү гэдгийг тийм ерөөсөө мэддэггүйсэн мангар байсан юм билээ. Тэг одоо өөрөө ингээд хараа ингээд өөрчлөгдөд ингээд тэнгуү чинь хүн чинь ингээд нэг хардаг юм аа ингээд бүдэг бадаг хараад уншдаг зайнаас уншиж чадах юм болоо тэгэхээр маш их бухимдал төрдөг юм байна. Тийм учраас ер нь харааг бол маш сайн анзарч байгаа хэрэгтэй юм гэж бодсон. Тэгээ би нулимс тусаа ачих чинь бол зүгээр чигшил өгч байгаа шүү дээ тийм ээ. Аргахын нь бол багасч байгаа. Тэгэнгүүт одоо ингээд ажлын нөхцлөөс чинь болоод юм оюутан байхдаа маш их юм уншижсэн. Тэгээд ойрын хараа маш эрс муутсан. Тэгээ яг нь дэлгүүрүүдэд нэг зарч идэг шилнээд идэг шүү дээ. Тэд нэг хасах тэд мэд шин нэмэгт тэд мэд гэсэн. Тэрүүгээр ингээ аргацаал дэснэ. Ерөөсөө мэрэгжлийн нүдний газар шилний газар очигээд төрөжил очиод үзүүлсэн. Тэгээд бөө намч бараг цаг шахуу ингэж үзэж байгаа. Тэгээд төрөлхийн нөгөө харааны одоо гач хөгжил гэж яддаг астигматизм гэ хуурлын одоо гэмээгүүд тиймтэй хүмүүс юм байна. Тэгээд ойрын настай холбоотойгоор ойрын хараа тэгээд холын хараанууд мутсан байна гэсэн. Тэгээд шил хийчихсэн байгаа. Прогрессив гэж шил хийдэг тийм хол ойрын хараатай. Тийм шил ингээд зүгийг санал болгосон байхгүй. За тэгээд тэгэнгүүтний ахтай нөгөө амар өнтөө үзэж байгаа юм чинь тэгээд шил мэдлэн айгу үнэтэй. Тэгэнгүүт нь би чи яасан бэ гэхээр за хоёр шил аваа гэт нэг дорцоо. Тэгээд энийг хэлэх вэ. Энэ хоёр шилийг за би та нарт үзүүлээ. За энийг би зүгэд эдэгтэй влог хийхээр энэ болохоор цэвэр юм уншдаг шил байгаа да. За уншдаг шил гэдэг чинь энэнтэй бол холын юм ингэж харна марна гэж бол байхгүй. Энэ зөвхөн ном шута ч юм уу тийм юмд бол ингэж энийг зүүж байгаа. За бас нөгөө ойрын шир мөрчлөнгөөс астигматизмын хуурлын зассан юм шил байгаа да. За энэ арамыг ингээд сонгосон. Тэгээд надад бол эхлээд их гой санагдахгүйсэн. Тэгсэн чи тэр хүн үгүй танд байж тээ. Ер нь бол анх ингээд шилээ сонгож байгаа хүнд яадаг гэхэлэр ийм нэг хамрын нэг ийм нэдэж штэ. Ийм үетэй шилэх зүгээр гэдэг юм. Яг бол энэ төгөөс чи ингээд засаж масаад ингээд янз бүрийн хамартай хүмүүстэй ингээд тэгэхээр би болохоор иймэрхүү сонио хамартай байхгүй юу. Угсаа тэр ах бүтээрээ гэдэл хамартай. Тэгээд энүүгээр чи ингээд зүсэн чи нээр нь энэ нь болохоор надад их айтайхан байсан. Тэгээ сэтгэл хөдлөлөөр яасан мэгэл амар үнэтэй шилнээс нь за би энийг авч сонгосон. За би энийг ингээд нэг харчаад байгаа. Тэгээд энэ шил нь болохоор яа гэм бэ гэхээр хол юу яадаг гэсэн нөгөө нэг гадаа гарахаар харуулцдаг тий нарны шилтэй хавсарсан тэгээ хуурлын цасан за хол ойрын хараатай ийм одоо би шил сонгож байгаа байхгүй юу. Тэгээд энэ нь болохоор гоёмсог гэж бодоод тэгээд гадаа мадаа зөвхөн чи ийм юугүй юм хамрын ийм юугүй ийм цаараас ийм шил зүс. За тэгээ энийг ингээд зүглэхээр яг гадаа харангууд энэ чи хав харуулчин тийм ээ дотор бол ингээд цав цагаан болчин. А гэхдээ би гэрт ингээд хийж байгаа нарны өдөө гэрлээс ингээд харж хийж байгаа учраас ингээд жоохон юудэ харагдаад байна. Тэгэд яг өрчлөө ч юм уу иймэрхүү юм ингээд нэгсэн харагдуулахгүй бас их аятай хандлаа энэ маань. А тэгээд нэг ийм сул тал нь юу вэ гэдэхэнгүүт би нэг компьютер дээр том гэрлийн дор ингээд аптикт ажилладаг байхгүй. Тэгмүүд энэ чи харж шил зүчээд ажиллаад ам шиг харагдаад. Нэгдүгээрт нь их муугаа харагдана. Хоёрдугаарт нь гингүүтэй энэ нөгөө хамрын юм юугүй юм шиг чи ингэчтэй юм байна. Халууцах ч юм уу хөдөлгөөнөр ингээл ингэж чинь.
Тэгэнгүүт яадаг юм бэ гэхлээр нөө хол орой хараагийн засцсан ийм юу ч ингээ алдагдаад ирчих. Ингэх хэцүү, ингэх хэцүү. Ингээд байнга шилдэг ингээд зуурлаад тахцсан юм болчиход тэгэнгүүт нь за яг нөгөө нүдний шилний жинхэнэ хүмүүсийн зөвснөөр ийм юутай шил ингэж авч таад одоо энэ хоёрыг би нийлүүлээд бараг хэд нэлээ 2 сая энэ хоёрыг чинь бараг бүх юм нийлүүлж мэлээ үзлэн мэдлэгтэй нийлээд 2 сая 500 мянгаар хэлсэн байхгүй жилийн өмнө тэгэнгүүтээ энийг ойрох юм шигтэй зүгээд хэрэглээд энийг баг хэрэглэв. Яг тэгвэл гараа явсан чинь дотор муухай оргоод амар сонирн болоод ийм гэрлийн юм өөрчлөлт хүнийг бас эвгээлд оруулна. Тэгээд ерөөс огч зүгээгүй. Тэгэнгүүтээ сая одоо яасан бэ гэхлээр ерөөсөө нөгөө эмнийхээ нөгөө юунуудыг адресыг уншиж тавилж байгаа байхгүй компьютер юунаа хэвлж гаргачаад тэгж байгаа бодолж байгаад одоо юу яачих юм одоо буруу хүнд буруу юм хүчүүл яах юм тийм биз дээ тийм ээ гэж айгаад тэгээд ажлын шаардлагаар шил авсан. Тэгэнгүүтээ дахиад тэгээд шил авахгүй татсан чинь та дахиад тарааны үзлэгт орно гэсэн. Тэгэхээр би үгүй би 1 жилийн өмнө харуулсан чинь бас мөнгө өмнө гэдэг байгаа ш. Тэгсэн чи үгүй та ингээ харуулаа ажил болгон үзүүлж авах. Тэгээд ингээ харуулсан чи ямар ч өөрчлөлт ороогүй юм гэсэн л дээ. Тэгээд за шилээ сон гэдгсэн. Тэгээд би шилээ уртлын 2 шилнээс ахаад өөр би шил хийлгэмээр нэ гэдгсэн. Тэгсэн чинь за та тэгвэл өөрөө шилээ сон гэдэг бас ахаал нэг хийлгэж байгаа юм чи ингээд ийм харааны одоо нэг хаширсан шүү дээ. Ингээд юм хэрэглээд татсан чи суралцтай минь ийм харааны ийм юмтай тэгээд шил сонгосон. Тэгсэн чи тэр нь бас хоор байд юм байна. Тэгээд одоо ийм брэндээ надаа юм мөнгөнд таалагдсан. Хавар болохоор жоох юм хэтэрхий нүсэр харагдаад байгаа юм санагдах нь ийм юм байлаа. За ийм брэндээ тэгээд нэг ийм шил сонгосон. Тэгээд энэ нь ингээд жоохон ногоонд байхгүй юу. Тэгээд энэ нь болохоор юу гэрлийн нөгөө нэг харааны гажиг засан хол орой хараатай. Тэгээд ийм шил ингээ хийлгсэн. Тэгээ яг хөө энүүгээр одоо би ингээд жоохон тасаад ингээд ажиллаад ингээд явж байгаа. Тэгтээ юм сон блог ингээ хийхлээр амар сонирхдаг байхгүй энэ юмтай. Тэгээд би амар нийтдээ энийг ингээ зүүчээд би одоо окей гэ ингээд тэгсэн чинь би нэг дэлгэр мөрөнгө туучин авгаатаа модод ингээ янз бүр болоод ингээд тахна. Хаста за оролцсон концерт нүцэхгүй нэтрэг хэлчихсэн байхгүй. Тэгсэн чи юу вэ? Ингээ харсан чи дэлгэр мөрний шилт ерөнхийдөө төстэй дээгүүр ийм юутэй ийм шил сонгоцсон байгаа юм та хаста энэ зэмтэй. Тэгээ одоо яхад тэгээд тэгтээ энэ зүгээр л байна л гэсэн л та хүмүүс. Тэгтээ ийм сони ингээд гэрэлт ингээд за иймэрхүү харагд. За ийм ингээд шилтэй болсон. Тэгээд энэ нь одоо бас та нар хийд болсон гэж бодож нэг шил өслөн үзлэгтэй ингээд ийдсэн чинь 6000 крон гэж бас дахиад 2 сая ийм шилээ 2 сая ингээд хэлгэсэн. Хийлгээд ингэсэн. Одоо тэг яах ч гэдэм бэ шилгүй болол хүн чинь амьдрахад аягүй хэцүү шүү дээ. Тэгэхээр би энүүгээр юу хэлгээд байгаа вэ гэхлээр хэрвээ та гадаад орн руу энэ төр явж ажиллаж амьдрах гэж байгаа бол тийм ээ харааны одоо ямар нэг юу тах бол Монголдоо тийм чанар сайтай. Тэгээд хямдвар тийм юугаар шилийг маш сайн ингээд хэлгээд тавхан зүйтэй юм билээ гэж ингэж хэлэх гээд байгаа. Хоёрдугаар тэгэхээр одоо ойроо хараа муудаад ирж байгаа 40-с дээш нас юм бол ерөөсөө ингэж анивчиж ингэж явах ерөөсөө яа тэр тохирсон шилээ ингэ зүгээд ингэ явах хэрэгтэй. Хажуугаас нь хамрын тусаалга биш нүдний тусаалга янз бүрийн бас хийгээд үзэх хэрэгтэй. Тэрнээс гадна хол ойрын юуны гажигтай хүн байх юм бол маш сайн одоо тохирсон шилээ ингээд цаг тухайд нэг юм бол хараа бол нэг мутхан гайгүй. Тэгэхээр энэ хараа сайтай ингээд талаар сэтгэл санаа өвч гэсэн амар тайван ажлаа одоо 7 хоног хийх амьдралд идэвхтэй байр сууриа алдах ийм нөхцөл бүрддэг байна гэж бодсон. Тэгэхээр тийм учраас та бүхнийг одоо ялангуяа 45-аас дээш насны хүмүүс нүдний шилэндээ онцгой анхаарай гэж хэлмээр байна. Тэгээд хар шил тийм ээ. Яг би энийг одоо гартаа зүүчил гэж бодож байгаа л та. За тэр баяртай.